За тэгэхээр англи хэлний мянган дүрм гэдэг ном маань бол одоо надад багшийн багш гэдэг алдрыг хайрлсан, мөн цоо багш гэдэг алдрыг хайрлсан их сайхан буянтай ном байгаа. Олон хүний амьдралыг оронгоор нь сайн тал руу нэргүүлсэн англи хэлний авиа зүй өгүүлбэр зүйн дүрмээс одоо юу ч орхиогүй маш их баялаг агуулгатай ийм сайхан ном байгаа. За бид нар энэ номныгоо бол одоо 108 мянган төгрөгөөр хүргэлтээр үнэгүй өгч байгаа. Дээр нь бол англи хэлний онлайн хичээлтэй анхан шатны ном бас бэлгэнд өгч байгаа. За энэ номныхоо одоо дүрмүүдийг багцлж байгаад багш нь өөрөө одоо бас өөрийн хоолоогоор тайлбар зөвж байгаа. За тэгэхээр түрүүчийн хичээл дээр бид нар to be гэдэг үйл үгийн одоо цагийн хувилбар болох am, is, are гэдэгтэй танилцж байсан болвол өнөөдөр бүгдээрээ энэ номныхоо 20-оос 22 дугаар хуудсан дээр байрлаж байгаа 152-аас 159 дугаар дүрмүүдийг бүгдээрээ багцлаад үзье. За энд бол to be-гийн одоо өнгөрсөн цагийн хувилбар болох was, were мөн ирээдүйн цагийн хувилбар болох will be гэдэг үгнүүттэй танилцсанаа. За тэгэхээр was гэдгийг дуудахдаа та нар W-ийн араас A үсэг ороод ирэхээр бид нэр O-гоор уншина wo гэж үгийн эцсийн ихшгийн арын үгийн S-ийг Орос Z-гээр уншина шүү. Z гэдэг юм байна. Тэгэхээр was гэж. За тэгээд I, he, she эдгээр нь was-га хэрэглэн харин бусад бие дээр буюу we, you, they гэдэг дээрээ were гэдгээ хэрэглээд тэгээд өнгөрсөн цаг учраас бид нар байсан гэж орчуулна. Тухайлбал yesterday I was at home all day long гэж. Би өчигдөр өдөржингөө гэртээ байсан гэж хэлэхнээс was-ыг хараад. За day before yesterday уржигдөр my friends were here at my birthday party. За уржигдөр миний найз нар миний төрсөн өдрийн баяр дээр энд байсан гэж were гэж ярих нь. За wasn't weren't гэж яагаад үгүйсгэж байгаагүй гэж ярьчихна. Was he, were you гэж яагаад асуух өгүүлбэрээ зохиочихно. Байсан юм уу гэд. За харин to be-гийн ирээдүйн цагийн хувилбар нь бол их амархан. Бүх бие дээрээ will be байдаг. Тэгээд ер нь will гэдэг үгнүүд нь харагдах юм бол та нар дандаа ирээдүйн цаг гэж ойлгох нь шүү дээ. Тэгээд болноо, байх болноо гэд орчуулна. Тухайлбал tomorrow I will be at home all day long. Маргааш би өдөржингөө гэртээ байх болноо. We will be your close friends гэвэл одоо бид нар чиний дотны найзууд байх болноо гэж орчуулах нь шүү дээ. За тэгэхээр энэ одоо to be-гийн өнгөрсөн болон ирээдүйн цагтай холбоотой 48-аас 53 дугаар дасгалыг англи хэлний мянган дүрм номноос одоо ажиллаа, зарим нь намаар ажиллаараа, амархныг нь за зарим нь болохоор бичгээр ажиллаад, за тэгээ хариу түлхүүрээс нь тулгаад шинэ үгнүүдэд цээжлээд тэгээд дараагийнхаа хичээл рүү орсно зүгээрээ. За тэгээд бүгдээрээ дараагийнхаа хичээлээр баяртайгаар эргэж уулзъя.